Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэнд хүргэе. 6 дугаар сургуулийн дизайн технологийн багш Бадам Цэцэг миний би 7 дугаар ангийн дизайн технологи хичээлийн хүрээнд нэхмэл материалын бүтэц шинж чанар гэсэн хичээлийг бэлтгэн өргөж байна. Өнөөдрийн хичээлийн зорилго маань оёдлын материалын ангилал, даавууны нэхээсүүдийг мэдэх, нэхээснүүдийнхаа төрлүүдийг ашиглаад бүтээл хийх байгаа. За зорилгынхаа хүрээнд дараах зорилтуудыг төшөөлж байна. Оёдлын материалтай танилцсан, нэхээсний төрлүүдийг нэгт сурна, нэхээсний шинж чанарыг тодорхойлно, нэхэмлийн шинж чанарыг өнгө ба дотор талыг нь ялгаж сурах хэрэгтэй байгаа. Сурсан нэхээсээ ашиглан бүтээл хийнэ. За дэвтэрдээ тэмдэглээд бичээд яваарай хүүхдүүд. За дараах даалгаврыг гүйцэтгэхээрээ ажлын утас 1. За өмнөх мэдлэгээс сэргээж санах зорилгоор схемийг гүйцээж нөхөж бичээрэй. За бид нар 6 дугаар ангидаа үтсэн байгаа энэ сэдвийг. За хүүхдүүдээ өөрсдийн хариулттайгаа тулгаж үзээрэй. Ширхэглэгээс утас үүсэж байгаа. Утаснаас даав үүсээд даавгаас бид нар боловсруулад хувцас сэтэл хийдэг байгаа. За энэ схемийг дэвтэртээ тэмдэглээд бичээд аваарай. За ажлын утас 2 буюу даалгавар 2 нь дараах 3 цамцны материалыг нь сайтар ажиглаад материалыг нь нэртэй нь харгалзуулах хэрэгтэй байгаа. За өөрөө юу 1-р цамц нь ямар материалтай цамц вэ гэдгийг харгалзуулна гэсэн үг. За 2-р цамц маань 3-р цамц маань ямар материалтай цамц болохыг харгалзуулах хэрэгтэй байгаа. За өнөөдрийн шинэ мэдлэг олох хэсэгт оръё. Оёдлын материалыг болохоор дотор нь 3 ангилдаг. За нэхмэл материал, сүлжмэл материал, нэхээсгүй материал гэж ангилдаг. За сурах хүчийнхээ 36 дугаар утсыг гаргаарай. Сурах хүчгийн 2-ын 1-р хүснэтийг дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай. За нэхмэл, сүлжмэл, нэхээсгүй материалын шинж чанар. За нэхмэл материалын шинж чанар нь болохоор суур болон хөндлөн утаснууд хооронд нь солбилтон нэгтгэж хийсэн эдлийг нэхмэл эдэл буюу нэхмэл материал гэж хэлэх юм байна. За сүлжмэл материал нь болохоор утсыг гогцоо үзгэж өөр хооронд нь хэрж холбосон эдлийг сүлжмэл гэж нэрлэж байгаа. Нэхэмлийн энгийн давуу чиглэлд нэгдсэн утсыг үндсэн утас буюу суур утас, хөндлөн чиглэлд нэгдсэн утсыг хөндлөн утас гэж нэрлэдэг. Нэхмэл даван сэмэрдэг бол сүлжмэл эдэл маань хөвөрдөг байгаа. Сүлжмэл материал нь нэг үргэлжилсэн утсаар гогцооруулна, гараар болон сүлжих машинаар битүү болон задгай хэлбэрээр сүлжигддэг. Сүлжмэл материалыг нэхмэл материалаас ялгах онцлог бол ингээд татаад үзэхэд гогцооноос гогцоо үүссэн байдаг. За даавны энгийн дагуу чиглэлд нэгдсэн утсыг болохоор суур утас, хөндлөн чиглэлд нэгдсэн утсыг хөндлөн утас гэж нэрлэдэг гэж хэлсэн. За хөндлөн ба суур утаснууд машин дээр нэхэгдээд даав үүсдэг юм байна. За сурах хүчгийн 37 дугаар утсандас байгаа бичиж тэмдэглээд яваарай. За нэхмэл материал буюу даавны 2 захт байх дэм сундаггүй нарийн хэсгийг даавны N гэж нэрлэдэг. Хамгийн их хэрэглэгддэг нэхээсэнд энгийн, сатин, сарж, пүүсүн нэхээсүүд орно. Энгийн нэхээсийг бас ёрог гэж хэлдэг. За энгийн нэхээс нь болохоор нимгэн панс, ирээн давуу, цэмб, таар шуудаа зэргийг нэгсэн байдаг юм байна. Нэхээс нэг суур, нэг хөндлөн утаснаас бүтсэн байдаг. Энгийн нэхээсээр нэгдсэн
нэхмэл нь суналт, сэмрэлт багтаа байдаг учраас эдлэл эсэхэд хялбар байдаг. За сарж нэхээсний онцлог нь нэхэмлийн энэ хооронд ташуу судал гаргаж тэр нь өнгөн талаас харахад баруун доошоо дотор талаас нь харахад зүүн доошоо чиглэсэн байдаг. За энэ нэхээсний суур утас нь нэг хөндлөн утасны доогуур 2-3 хөндлөн утасны дээгүр гарах маягаар нэхэгддэг учраас утасны давхцаа нь энгийн нэхээсээс цөөн байдаг. Энэ нь нэгсээр дайлан кашмир зэрэг зузаавтар хүнд нэхмэлийг нэгтэг зөөлөн анхны байдлаа сайн хадгалдаг ба харин сэмрэлт суналт харьцангуй ихтэй байдаг учраас эсгэж уяхад жаахан хүндрэл үүсдэг. Сатин нэхээс нэг хөндлөн утас дөрв буюу түүнээс дээш суур утсыг ингээд алгасан нэгтсэн байдаг. За пүүсүү нэхээс нь суур утас нь 4 ба түүнээс дээш хөндлөн утсыг алгасан нэг хөндлөн утасны доогуур орох маягаар нэгтсэн байдаг. Иймээс сатин нэхээсийг нэгсэн нэхэмдлийг хөндлөн утсыг цайруулан суур утсыг нь энгийн хөвөн утсаар пүүсүү нэхээсээр нэгсэн нэхэмлийг суур утасны тоогоор нь хөндлөн утсыг дуураймал торгоор нэхэж болдог учраас эдийн засагт асар ач холбогдолтой байдаг юм аа. За дараах ажлын утсыг эзгээе. За төрөл бүрийн нэхмэл материалын үдсийг ашиглаад нэхэмлийн шинжээр нь өнгө ба дотор талыг нь ялах ёстой. За суурах хүчгийн 38 дугаар хуудас хүснэгт 2-ын 4-ийг хийх ёстой байгаа. За тод хийтэй гялгар өнгөтэй бол өнгөн талуу, дотор талуу, бүдэг хийтэй бүрсгэр үсрэхэг бол эсвэл өнгөн талуу, дотор талуу гэдгийг ялах ёстой байгаа. Утасны зангилаа үзүүр гарсан бол өнгөн талуу, дотор талуу гэдгийг ялгаж тэмдэглээ хийх ёстой байгаа. Ажлын ууц 4-ийг гүйцэтгэх ёстой. Даавуу нь дараах шин чанаруудаар тодорхойлогддог. За сурах хүчийг ашиглаад дараах хүсэгт нөхөөрэй. Сурах хүчгийн маань 38 дугаар хуудсанд байгаа шүү. За нэхэмлийн үндсэн шин чанар гэж байгаа. Механикийн шин чанар, цэгцэг, технологийн шин чанар гэж ангилдаг гэдэг. Энэ даалгаврыг цэгийн оронд нь тохирох үгийг нь нөхөж хүчих ёстой байгаа шүү. Тэгээд энэгээ дэвтэрдээ хүснэгтийг нь зөв цэвэр зураад бичээрэй. За дэвтэрдээ тэмдэглэж бичиж авсан бол одоо бүгдээрээ нэг дадлага ажил хийцгээе. За бэлтгэх зүйлс. За 2 төрлийн өнгийн цаас, хайч, цавуу. За тэгээд цавуу байхгүй л үдээсний машин бэлтгэнэ. Өнгийн цаасны маань хэмжээ нь 15 см-ийг харьцан 20 см-ийн хэмжээтэй 2 цаас бэлтгэн шүү. Ингэж бэлтгэсэн 2 цаасаа 1.5 см-ийн өргөнтэй 8 ширхэг тэнцүү баг. За өнгийн 2 цаасаа 1.5 см-ийн өргөнтэй зүсэж хайчилж бэлтнэ. За бэлтгэсэн 2 төрлийн өнгийн цаасаа бид нар одоо л энгийн нэхээсээ сүлжинэ. За энгийн нэхээс маань яг шатрын хөлөг шиг сүлжигддэг байгаа. За ингэж сүлжиж эхлэхдээ голоос нь эхлээрэй. За голоос нь цэнхэр утсаа эхлээд хийлээ. За наанд нэг утасны дээгүүр, нэг утасны доогуур орж сүлжигдэх ёстой байгаа. За бичлэгээ хараад дагаад хийгээрэй. За эхний утсаа сүлжсэний дараа 2 дахь утсаа яг шатрын хөлөг шиг сүлжигдэнэ гэдгийг анхаараарай. За сүлжиж дуусны дараа дөрвөн талын болохоор цавуугаар нааж өгнө.
За ингээд голын хоёр утсаа яг тэгш хэмтэй ингээд давхарлаад яг нэг болгох хэвээр. За энийг болохоор давхарлаж ингэж барьж байгаад үдээсний хавчаараар хавчиж болно. Эсвэл ингээд цавуугаар наагаад өгнө. За дөрвөн талыг нь нааж буюу тогтоож өгөх хэрэгтэй байгаа. За ерөнхийдөө манай сагсны хэлбэр маань гараад ирлээ. 100 дугаар хэлбэртэй. Одоо биднэрт хоёр бас цаас хэрэгтэй. Энэ нь болохоор бариулаа хийх ёстой. За бариулаа мөн болохоор цавуудаж болно. Эсвэл үдээсний машинаар ингээд хавчиж бас болно. За хоёр бариулаа X хэлбэртэй болгоод зөрүүлж хийх ёстой. За бүгдээрээ одоо хийсэн сагсаа чимэглэе. За чимэглэхдээ болохоор янз бүрийн цаасаар цэцэг хийж болж байна. За шүүр шигтгээ ашиглаад бас чимэглэж болно. Чимэглэхдээ дөрвөн тал дээр нь тэгээ гол хэсэгт нь цэцгээ нааж өгөх хэрэгтэй байгаа. За бидний сагс ингээд бэлэн боллоо. За өнөөдөр болохоор дөрвөн төрлийн нэхээс утсан байгаа. Энэний зөвхөн энгийн нэхээсийг нь ашиглаж бүтээл хийлээ. За гэртээ та бүхэн үлдсэн 3 нэхээсээ ашиглаад за сагсаа сүлжиж болно. Сагс сүлжихтэй бэлтгөө сүлжиж болно. Задгай хэлбэрээр сүлжиж болно. Хатуу цаас ашиглавал илүү бат бөх гоё болдог байгаа шүү. За өнөөдрийн хичээлээ баттгахъя. За дараах 3 замцын материалыг сайтар ажиглаад материалдаа нь харгалзуулаарай гэсэн байсан материалын нэртэй. За эхний цамц болохоор нэхмэл материал. 2 дахь цамц маань болохоор сүлжмэл материалтай. 3 дахь цамц маань нэхээсгүй материал буюу эсхий цамц байжээ. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон бүх сурагч нартаа баярлалаа. За гэрийн даалгаварт доорх холбоос буюу линкээр ороод за сонирхолтой бичлэгүүд туршиж үзээд хийсэн бүтээлээ багштай илгээрэй. За түр